Одоос нэг 180 хоногийн өмнө аудитын дарга магнес өрн даргаыг томилогдоход нь бүр онцгойж хэлсэн зүйл бол энэ Монгол улсын төсөв үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцэж байгаа хэсэг талаар 15 жил ёс төдий дүгнэлт гаргасан. Энэ дээр наривчсан зохицуулт шалгуур үзүүлэлтийг нь тодорхой болгох дээр ажил хиймээр байна гэж хэлжсэн. За гэсэн. Дараа 8 сарын 28-ны өдөр асуулга явуулсан. Энэ дээр ерөөсөө ингэ шийдвэр гарахгүй байгаа. Тэр энэ Монгол улсын төсвийн ирэмбийг зөв томьёолох, Монгол хүний амьд явах эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх цаашлаад Монгол улсын хөгжил дэвшилтэй холбоотой асуудал дээр төсөв сэтгэлийн хөдлөлд автсан улс төрсөн байж болохгүй байх. Түүнийг нь хангах гол зүйл бол энэ шалгуур үзүүлэлт юм байна. Энэ ажил юу нь яагаад явагдсан уу? Энэ одоо төсвүүдээр хийгдсэн үү гэдгийг хариулмаар байна. Нэг, хоёрдугаарт ажлын хэсгийн даргаас төсвийн байнгын орон даргаас сухад энэ урсгал зардлыг 6-аас 12.8% бууруулад тэгээд энэ тоног төхөөрөмжийн зардлыг 50% бууруулад гээд ингэхдээ бол баг шимж эмнэлгийн байгууллагын ажиллагч төрийн өмчийн эрдэм шилгэний хүрээлэнгийн ажилтны цалин ахмад насны болон халамжийн тэтгэврийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэхтэй холбоотой асуудал байна. Тэр одоо ер нь ингээд онцгойгийнхэн ч гэдэг юм уу, ер нь ингээд бус талбай хаагч нар бас л тэгэл дотроо бодож байгаа шүү дээ. За ажил хайж ижил энэ асуудал явах юм байна гэж. Тэр энэ асуудал дээр засаг заавал нэг одоо нэг юм гал унтрах маягаар төр зуур биш. Ер нь энэ урт хугацаанд энийг яаж зөв Монгол улсын өрсөлдөх чадварыг ахиулсан байдлаар шийдэх юм бэ? Нэг. Хоёрдугаарт нөгөө нэг олон учир сайдын яриадаг төрийн өмчт компани одоо ач холбогдолгүй үр ашиггүй ажиллаад байгаа татаас аваад ажиллаад байгаа зүйлүүдийг цомгох нь тэдгэрийн ажилтны цалинг нь болохоор 3 дахин бууруулна эдэр гэдэг юм чи явж байгаа юм уу? Ер нь бол бид ингээд төсөв ярихдаа дараа жилийн төсвийн хүрээ тэрний дараа жил рүү шилжих төсвийн төсөөлөл ярихдаа энийг тийм судалгаатай сэтгэл хөдлөлөөс ангиж шийдмээр байгаа юм аа. Тэгэхгүй болохоор нэг юм дуйлан шууган болж ээж за тэгээд одоо олон нийтийн санаа бодолд тохируулах байдлаар энэ асуудлыг авч үзэх нь бол Монгол улсын хөгжилд их тийм он төвчтэй зүйл биш. За дараа нь учир сайдаас асуумаар байгаа юм. 5 жилийн хөгжлийн хөтөлбөргээ гараад ирсэн. Тэнгүүд одоо энэ 5 жилийн хөгжлийн төлөвлөгөөтэй маань энэ одоо бидний хилцэж байгаа асуудал ер нь хэр уялдж байгаа юм. Дахиад 5 жилийн туршид бид нар одоо ингээд гал унтрах маягаар явмааргүй байгаа байхгүй. Хүйтэн локкоор судалгаан дээр суурилсан байдлаар тэгээд энэ одоо дэлхийн нийтийн эдийн засаг бүс нутгийн нөхцөл байдлын асуудал дээрэс нь энэ одоо Монгол улсад гол валют авчирж байгаа стратегийн бүтээтгүүнүүд түүний үнийн хэлбэлзэл ингээд Монгол улсын өрсөлдөх чадвар төвчж болох зардлаа хамгийн бага түвшинд нь төвчээд тэгээд нийгэмд үр өгөөж авчрах энэ боловсрол эрүүл мэндийн салбараа яаж зөв одоо үе шаттайгаар хатуу болон зөөлөн дэд бүтцийг нь ахиулж хүчдэх юм бэ гэдэг дээр энэ төсөв чинь урт хугацаанд бодлогын зөв шийдэл олсон юм уу? Энэ учир сайд энэ дээр хариулмаар байхгүй бол сангийн сайд энэ дээр нь хариулах байх гэж бодож байна. За нэг 40 секунд үлдэж байгаа. Би энд нэг зүйлийг бол хэлмээр санагдаад байна. Сайн зураг гишүүн улсын хурлын нэр бүхийн гишүүн удаа дараалж муул бол баруун хойдлын хар авуухаа гэдэг шиг энэ ардсан ам руу асуудлыг нь ялзах юм аа. Монгол улсын иргэн хүн үндсэн хуулиараа шашин шүтлэг, нас хүйс, арьс өнгө, мэдлэг боловсрол, нийгмийн гарал угсаа үйл харгалзаж байгаа суугаа газар орондоо, эх орондоо эзэн байж төрийн бодлогын үр шимийг хүртэж явах ёстой. Гэтэл одоо сүүлдээ ардсан намын гишүүдийн төсөв байдлаар олон удаа яриад иргэдэд буруу төрөгдөл үүсгэж байгаа. Ийм хариуцлага зүйлийг төрийн өндөр албан тушаалтан хэлж болохгүй гэдгийг санаа. За, асуурын гайн үеийг гишүүн асуултанд хариулъя. За, надтай холбоотойгоор цалин тэтгэврийн асуудлыг асууж байгаа шиг болоо гэж ойлгох тийм. Яг энэ ер нь бол бидний төрийн албан агчдын цалингийн энэ бүтэц тогтолцоо, энэ урамшуулсан систем нь яг тэр нэгдсэн нэг хуулиар явахгүй болвол салбар болон тусдаа хууль яваад за энэ жил одоо яг энэ боловсролын салбараар ямар асуудал үүссэн бэхээр үндсэн цалин 30%, гүйцэтгэлийн нэмэлтүүд нь 70% байгаа байхгүй. За тэгэнгүүт залуу багш нар нөгөө 30%-ийн тэр үндсэн цалин буюу айгүй маш бага хэмжээтэй цалин аваад гисэн. Тэрнээс үүдэл энэ асуудлууд үүсчихсэн байхгүй. Тэгэхээр бидний ууг нь бол одоо энэ цалинтай холбоотой асуудал, тэтгэвртэй холбоотой асуудлууд энийг бид нар хаврын чуулганаар эрцэн орчныг сайжруулахар бол хаврын чуулганд хийгээд за тэгээ жилийн төлөвөөгөө батлаад үүнтэй уялдаж уг нь 9 сарын 1-нд төсөв орж ирмээр байна.
Сая бол одоо нөгөө хаврын чуулганаар бидний эрх зүйн орчинтой холбоотой асуудлуудаа шийдэж чадахгүй байсараа л гэл салбар дээр галаар авчиж байгаа. Тэгэхээр одоо бол бидний төсөө баталсныхан дараа эх жилийн одоо хаврын чуулганаар энэ саний ярьж байгаа цалин дэвтэртэй холбоотой асуудлуудыг эрх зүйн орчныг шинтгэх хийх ёстой. Тэг яг салбарын хувьд одоо галт хамгаалагч одоо онцгой байдлын яаж цалинжих уу, ямар нэмэгдэл авах уу. За багш нарын цалинг бол одоо тэр гүйцэтгэлийн үнэлгээг нь 30% нь авчрах, үндсэн цалингийн 70% авчрах гэдэг энэ шинтгэлүүдээ бид нар энэ хаврын чуулганы хугацаанд хийж иж тэрийг жилийн төлгөөтэй уйлдуулад тэгээд төсөвтөө явахгүй болохгүй. Нэгдүгээр асуулт. Хоёрдугаар асуулт яг энэ төсвийн хууль болон төсвийн дэгийн хууль дээр нэг хоёр том асуудал үүсчихэд байгаа. Ямар асуудал үүсчинэ гэхээр одоо хуулийн зөрчилдөө санал хураалт хийгдэж за тэрэн дээр нэгээ төсөв тавиад санал хураачдаг. Тэгээд тэр чинь нөгөө яг жишээ бид нар төсөв батлаад явуучвал хэрэгжүүлэхэд маш хүндрэлтэй асуудал үүснэ. Нэгдүгээр асуулт. Тэгэхээр хуулийн зөрчилдөө асуудал дээр санал хураалт хийхгүй байх энэ эрхийг нь хуралдаан даргалагчид өгөхгүй бол бусад хууль дээр болдгийн мөртлөө зөвхөн төсвийн хууль дээр тийм боломж нь байдаг. За дэгийн хууль дээр мөн ялгаа авахгүй байнгын хорон дээр дэмжигдээгүй саналыг чуулган дээр босгох тэр босхийг нь өндөр болгож өгөхгүй бол зарим нэг саналууд бол үндсэндээ Монгол улсын эдийн засгийг сүрүүлэх хэмжээний саналууд хураагдсан шүү дээ. Тэр бол одоо өнөөдөр бодитоор л ярихгүй болохгүй. За тэгээд тэрийг ингээ хураал одоо асуудлыг шийдэхэр лааз ярьдаг, хулгайч гэж дууддаг. Одоо ингээд бид нар бүгдээрээ л гэрч шүү дээ. Энэ чуулганд тэгэн сууж байгаа бүхэл гişүүд энийг гэрчлээ сууж байна.